За хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв бүү алгас. Библийн ишлэл 1-р Петр 3:8-9. Эцэст нь бүгд ив найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, ээлдэг бөгөөд даруй байцгаа. Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар муугаар эсвэл доромжлыг доромжлоор хариулахын оронд ерөөхтөн. Учир нь амийг хүсэмжилдэг бөгөөд сайн өдрүүдийг үзхийг хүсдэг нь хилээ муухайгаас уруулаа худал хэлхээс хамгаал гэж байна. За хамтаа залбираад эхлэе. Аваа тэгээд би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж бидний босгон байгуул биднийг урамшуулаарай гэж залбирч байна. Амен. Заримдаа дасгалжуулагч нар тамирчдаа таньж мэдэх боломжоо алддаг. Юунаас бид ингэдэг вэ? Эсвэл бидний анхаарлыг татахын тулд өдөр бүр шаргуу хичээлдэг тамирчдаа л анхаарддаг. Энэ тухай бодоход хүн бүрийг анхааран халамжилдаг нэг хүн санаанд будаг. Дэлхий дээр Христ амьдралаараа бидэнд багийн тамирчин бүрд хэрхэн хандах үлгэр дуурайлыг харуулсан бөгөөд түүн рүү хараагаа чиглүүлэх нь тун чухал юм. Учир нь баг зөвхөн од тамирчдаас бүрдээгүй гэдгийг бид мартчих гээд байдаг. Бүх тоглогчид чухал билээ. Дасгалжуулагч нь тамирчин бүрийг урамшуулан босгож, дэмжин тордох хариуцлагыг хүлээн авах ёстой. Зөвхөн од тоглогчдыг анхаарч үздэг байж болохгүй. Заримдаа мөрөн дээр нь зөөлөн алгадах нь халамжийн нэг хэлбэр болдог. Есүс биднийг гуйхаас өмнө бидэнд гараа сунгасан. Бид ч мөн адил хийх хэрэгтэй биш гэж үү? Тийм ээ, бид түүний үлгэр жишээг даган тамирчидаа энэрэнгүй сэтгэлээр хандацгаая. Есүс биднийг хайрлсан учраас бүгдээрээ ч мөн бусдыг хайрлая. Бидэнд өгөгдсөн чадварууд нь зөвхөн эзний алдрын төлөө юм. Хүн бүр давтагдашгүй онцгой чанартай бөгөөд Бурхныг онцгой арга замаар алдаршуулахаар бүтээгдсэн гэсэн үг. Энэхүү үнэн нь багийн гишүүн бүр багтаа өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байдаг тул хүн бүрийг анхаарч үзэх нь чухал гэдгийг бидэнд сануулж байна. Эфес 5:1-ээс иймд хайрлагцсан хүүхдүүдийн хувьд Бурхныг дуурайгчд бай. Христ та нарыг хайрлсан бөгөөд өөрийгөө бидний төлөө Бурханд ангилуун үнэрт үргэл ба дахил болгон үргэсний адил хайр дор яваа гэж байна. Амен. Бурхан ивэг